Сайн байцгаана уу те. Өнөөдөр хичээлийн сэдэв маань PowerPoint дээр 2D хөдөлгөөнт анимашн хийх тухай орно. За үүний дараа бүгдээрээ багшийнхаа бэлдсэн хөдөлгөөнт анимашныг үзнэ. Үүнийг үзэхдээ арын background зураг, фон зураг, мөн гол дүрийн алхаж буй хүний хөдөлгөөн, дээрэс нь ард нь ямар ая дэвсэж өгсөн байна вэ гэдгийг сайн ажиглаад үзээрэй. За ажигласан бол энэ гүүрэн дээгүүр хүн алхаж явж байна. Мөн шувууны дурах чимээ, мөн хүний хөлийн алхах чимээ сонсогдсон баг тийм үү хүмүүс. За одоо бүгдээрээ энийг хийж үзцгээе. За бүгдээрэнд нь 2D хөдөлгөөнт анимашн хийхэд бэлдэх зүйлс хэрэгтэй. За тэхийн тулд арын background зураг хэрэгтэй. Арын фон зураг. Мөн GIF хөдөлгөөнтэй зураг хэрэгтэй. Дараад нь аудио буюу MP3 ая хэрэгтэй. Цаана дэвсэж өгснөөр аяыг дэвсэж өгснөөр илүү бодит болох нь тийм үү. За үүнийг хаанаас хэрхэн яаж татах вэ гэвэл бүгдээрээ ерөөсөө Google-с татаад авчнаа гэсэн. За бүгдээрээ интернет хөтөлбөр google.com гэж хичээд за хамгийн түрүүнд бүгдээрэнд нь background буюу арын фон зураг. За энэ background town гэж таач. За image. За тухайн зурган дээрээ маус хоёроо дараад save as image. За би бол desktop дээрээ image гэсэн зурган дээр хадгалж. За одоо бүгдээрэнд нь GIF буюу хөдөлгөөнт зураг. За GIF артлт нь GIF гэж өчснээр хөдөлгөөнтэй зураг маань татагдах нэ. За би бол энийг татсан. За алхаж байгаа зураг тийм. За энийг мөн адил маус хоёроо дараад save as гээд татаад өгч. За одоо бүгдээрэнд нь ая дэвсэж өгөх хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ YouTube руу орно гэсэн. Мөн адил интернет хөтөлбөр дээр youtube.com гэж ороод за sound effect. За алхаж байгаа хүний дуу хэрэгтэй гэж бод. Хүний за энэ болж. За үүнийг хэрхэн татах вэ гэвэл за тухайн аяа олцсон чи одоо тэгээд линкэн дээр маус нэгээ дараад одоо харин маус 2 copy. За дараад нь бүгдээрээ за интернет хөтөлбөр дээр ингээ хайчих байна. YouTube MP3 converter. За энэ YouTube to MP3 converter. За энэ дээр линкээ маус 2 fast. За MP3 гэдгээс сонгож өгөөд convert. За тэгээд download. Энэ дээр дараад татчихна гэсэн татсан учраас энэ зогслоо. За тэгэхээр бүгдээрээ background зураг татсан, GIF хөдөлгөөнт зураг татсан, мөн аудио буюу MP3 дэвсэх аяа татчихсан. За одоо харин анимашн хийнэ. За тэгэхэд бол доор нь шинээр хуудснаа. За home гэснээ new slide гэдгийг доотлын сум дээр дараад blank зүгээр цагаан цаас. За одоо арын фон буюу зураг оруулж ирэх нэ. Тэгэхэд бол insert picture. За desktop дээр багш нь хадгалсан байна. За job file
image. За бидний сонгосон за энийг background болгох. За тухайн зургаа сонгоод слайдаа жоохон босгоч. Тэгээ слайдын дээр дүүргээд таад өгнө. За ингээд бидний гарын background буюу фон зураг маань бэлэн. Одоо хоёрт нь GIF буюу хөдөлгөөн зураг орж ирэх. За тэгэхээр insert picture. За багш нь GIF гэдэг фолдер нэгээд зургийг сонгоно. За энэ эмхтэй GIF-ийг оруулаад ирээ. За тэгэхээр арын нөгөө GIF-ний маань өөрөө арын цагаан background-тай байгаад байгаа биз. Энийг устгахын тулд маус нэгээ хоёр товшоод форматсны color гэдгийн сүмэн дээр нь дараад за энэ голынхаа сонгоод set transparent color. За маус нэгээ дарлаа. За тухайн устгах өнгөн дээр дардаг. За энэ цагаан өнгөөр устгахад background-ын дээр нь маус нэгээ тавьчлаа. За одоо харин бидний GIF маань бэлгэлээ. Жоохон багсгаад өгч тийм үү? Жоохон багсгаад. За слайдынхаа гадна тавьчих. Одоо харин хэрхэн эндээс энэ хүртэл алах болох вэ гэх юм бол animation рүүгээ ороод за энэ суман дээр дараад доошоо гүйлгээд line. За line. За тэгмүүд одоо маусаа ингээд авч сум гарч ирнэ. Энэ сум гарч ирэхээр татаад хаашаа хөдлөх вэ? За би мэдээ дээшээ хөдлөх. Тэгэхээр ингээд. За одоо харин хугацааг нь 10 болгох. Enter. За одоо нэг тоглуулад үзье. Болж байна. Арай хурд. 13. Тоглуулад үзье. Одоо харж. За. За арын фон бэлэн. Хөдөлгөөнд GIF маань бэлэн болсон. Одоо харин аяад дэвсэж өгснөөр илүү бодитолох нэ анимашн. За аяг insert audio гэдэг доотлын суман дээр дараад audio on my PC. За би урьдчилаад татсан. За walk sound. Энийг оруулаад байна. Сонсоод үзье. За үүнийг слайдынхаа гадна тавьчих. Мөн дээрээс нь play in background гэдгийг сонгодог. Тэр шууд. За одоо дахиад нэг өөр аяа. Аудио. За city street. За нэг хотын дуу чим. Машин дэрэг сигналж байгаа. За сонсоод үзье. За болж дууг нь жоохон усгаад гадна талд нь гаргаад ирэх. За plain background. За одоо харин тоглуулад үзье. Тоглуулалтаа F5-аар дараад тэгээ маус оршиж ирсэн. За бэлэн болжээ. За нэмэлтээр багш нь дахиад нэг new slide blank. Маш амархан. Энэ биш гэж үзүүлье. За insert picture. Ini татаж авсан 7 зураг. Мэдээж Google-с далаа гэж тайчих тийм үү. Мэдхгүй бол Google Translate ашиглаад тайчих нэ. За зураг томруулаад. За энэ дээр crop хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө арын слайданда таарч өгөхгүй юм. Тэгэхэд бол бүгдээрээ crop гэдгийг доотлын суман дээр дараад тэгээд
1 2 3 дахь руу номерцсон. Aspect. Энэ 16 16 зүйл маань өрөөний слайд нэ. За тэгэхээр одоо болж за проф гэдэг дээрээ дарлаа. За одоо энийг томруулаад яг сайхан харж. За одоо дараад нь загас хэрэгтэй. Insert picture. GIF хөдөлгөөнтэй тийм. За үүнийг байна. За энэний харын бэкграундыг яаж болох вэ? Яаж нэг тарагддаг болов вэ? Болохгүй юм бол мөн түрүүнийхтэй адил маус нэг хоёр тавчлаа. Формат, color энэ голынх руу нэрлээ. Харын стохонгоо санаадаг. За жоохон томруулъя. За color гэдэгтээ бас өнгийг нь жоохон устай нь уйлдуулаад болж за юм цагаан гэсэн бол юм бол илүү байдаг. За мэдээж ай хэрэгтэй. Insert audio my PC. Fish би энийг Google-с татсан байна. За слайд хараад болж. За бүгдээрээ за энэ доор энэ слайдаа слайд шоу баруун. За дарлаа. Нэг юм төгсөн байна. Аудиогоос аваад playback play in background гэдэг сонгож. За одоо харин слайд шоу. За энэ мэтчлэн хөдөлгөөнт анимашныг хийж болдог байна. За гэхдээ та нар илүү сонирхолтой гоё хөдөлгөөнт анимашн хийгээрэй. За баярлалаа.